За бүгдэнд нь зуны мэд хүргэе. Тэгээд өнөөдрийн бичлэгийн сэдв та бүхний харж байгаа шлээ AI ашиглалтын 5 төвшин гэдэг сэдвээр бичлэг хийж байна. Юу гэсэн үг гэхээр хүмүүсийг ажиглахлаар энгийн хүнч бай, бизнес хийж байгаа хүнч бай ерөөсөө яг 5 левел буюу 5 одоо ийм төвшингийн хүрээнд AI-г ашиглаж байна. Тэгээд өнөөдөр энэ 5 төвшин би ямар 5 төвшин байна вэ? Мөн дээрэс нь яаж нэг төвшингөөс дараагийн төвшин рүүгээ шилжих вэ? Мөн дээрэс нь та өөрөө аль төвшөнд нь байна? Яаж энэ төвшөнд би ингээд одоо зөв ашиглаж сурах уу? Мөн та бизнес эрхлэдэг хүн бол энэ аль төвшөнд нь байвал хамгийн бага зардлаар хамгийн их одоо жишээ нь output буюу одоо ашигыг гаргаж болох юм бэ гэдэг би заавар бичлэг одоо хүргэж байна. Тэгээд олон юм ярилгүй ерөөхдөө бичлэг рүүгээ шууд орцгоё гэж бодож байна. За ямарсан 5 төвшингийн маань хувьд ямар 5 төвшин байна гэхэл эхнийх нь туслах буюу assistant төвшин одоо зөвхөн энгийн туслахаар ашигладаг хүмүүс байна. Хоёр дахь нь гүйцэтгэгч маркаар ашигладаг хүмүүс байна. Гурав дахь нь яг системжүүлэгч маркаар ашигладаг хүмүүс байна. Дөрөв дахь нь бүрийг даалгагч маркаар бүр яг хамгийн ажлын хийлгэдэг хүмүүс байна. За тав дахь нь архитектур буюу бүр яг үндсэн арийнхаа систем дээр 100% ашигладаг хүмүүс байна. За тэгээд ийм 5 төвшөнд байгаа. Энэ 5 төвшингийн та яг алин дээр нь өөрийгөө ашиглаж яаж ийдэн гэдгийг ерөнхийдөө хараад тэгээд би яг яаж энэ төвшингөөс дараагийн төвшин рүү шилжих юм бэ? Яаж энэ төвшингөөс илүү ашиглаж сурах юм бэ гэдэг бичлэг ерөнхийдөө байгаа шүү. За тэгээд ер нь эхэлцгээе. За эхний төвшин бол хэдүүлийнх нь харж байгаачлан assistant буюу зүгээр туслах маркер гэсэн үг. За энэ төвшөнд ер нь хүмүүс яаж харагддаг вэ гэхээр яг л ChatGPT-г энэ Claude-ийг ч юм уу те ийм Google-ийг ашиглаж байгаа юм шиг хэрэгтэй мэдээлэл зүгээр хайхад ашигладаг гэсэн үг. Одоо магадгүй би Claude руугаа оронгуудаа те зүгээр одоо юу гэмээр юм яаж магадгүй контент хийх вэ гэдэг ч юм уу эсвэл миний толгоо өвдөд байна гэдэг ч юм уу те яг л би Google руу оронгуудаа магадгүй одоо аяллаа компани гэж хайдагтаа одоо хайлаа гэж бодоход магадгүй те яг ийм төвшнөр адилхан хайдаг гэсэн. Тэгэхээр энийг өөрөө assistant буюу зүгээр туслах маркер гэдэг. Тэг яг хоо ингэж ашиглах мэдээж болохгүй юм байхгүй би зөвдөртөнд ингэж ашигладаг. Инхээр яадаг гэхээр ямар ч санах хой байхгүй. Би системчлэгтэйг зүгээр л та Google ашиглаж байгаа юм шиг бид нар AI-аас өмнө ч гэсэн ингэж ашигладаг л байсан те. Тэгэхээр ямар ч ялгаагүй гэсэн. Тэгээ яг энэ төвшөнд ашиглахад бол болно асуудалгүй. Ийм хүмүүс байдгаа гэсэн. За энэс хүмүүс хүн болгон мэдээчээр ингэж ашиглаж эхэлдэг. Тэгээ дараагийн төвшин рүүгээ яаж ордог вэ гэхээр тэгээ doer буюу гүйцэтгэгч төвшөнд ашигладаг хүмүүс байна. За яаж харагддаг вэ гэхээр гүйцэтгэх төвшнгөөр яг ажил хийж эхэлдэг. Одоо чинь контентын магадгүй скриптээ бичүүлэгч байдаг юм уу те? Эсвэл янз бүрийн гэрээний драфт байж, үнийн саналаа явуулах ч юм уу, эсвэл одоо тайлан байлангаа бичүүлэгч байдаг юм уу? Арай нэг юм бодтой ажилдаа ашиглах гэсэн үг. За ингээд ирэхээр яг уу бодтой үр дүнгууд бидэрт гарна. Яг output буюу яг үр дүнгууд гарна. Бидэд ингээ промптоо зөвөр өгөн те явдаг. Гэхдээ гол асуудал нь юу байдаг вэ гэхээр ерөөсөө бидэрт хадгалж үлдсэн яг юм workflow буюу ажлын дараалал гэж юм байдаггүй. Зүгээр л яг одоо тухайн нэг ажлаа арай нэг юм хөнгөвчлж байгаа, арай нэг юм хурдан хийж байгаа хэлбэр л гэсэн үг. Түүнээс энэ яг бидний ард бидний системийг одоо системийг бизнесийг системжүүлээд за аль эсвэл бүр нөгөө сайжруулаад эсвэл бүр үнэхээр нөгөө цаг маг хэмнээд гэдэг ч юм тэр төвшөнд байдаггүй гэсэн үг. Яг хоо таны нэг 2 цаг 3 цаг их байсан ажлыг нэг 30 минутанд хийдэг ч юм арай нэг дайггүй төвшөнд хийдэг гэсэн. Яг тархины энерги чинь хөнгөвчлж байгаа. Гэхдээ цаашаа бол байхгүй гэсэн. За тархиныг хүртэл хөрнөх хүмүүс энэ төвшөнд ашигладаг байсан. За тэгээд үнэхээр AI-г тултал ашиглаж байгаа одоо яг миний мэдж байгаа Монголын байдлын том компаниуд за мөн дээрэс нь яг одоо яаж AI-г одоо утгаар нь ашиглаж байгаа гэдэг нь ихэвчлэн төвшин 3 төвшин 4 дээр нэг ашиглаж байгаа. За төвшин 3 төвшин 4-өөс бол ерөнхийдөө одоо бид эдийн засаг яг үндсэн бизнес дээр ашигладаг төвшингүүд маань хамтарч ажиллаж байгаа клиентууд харилцагч нар дээр ч гэсэн суйрлуулж өгдөг системүүд эдгээр дээр орж ирдэг. За юунууд орж ирдэг вэ гэхээр үндсэн systemizer гэдэг хэсэг нь яадаг вэ гэхээр яаж харагддаг вэ гэхээр тусгай зааварчлага бүр юм custom instruction гэж байгаа. За энэ custom instruction гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр яг тухайн бизнесийн онцлог тохируулсан яг тэр загварууд яг тэр тухайн бизнесийн онцлог тохируулсан AI-ыг одоо AI-г даатгаж өгдөг гэсэн үг байхгүй. Мэдээж хэрэг одоо аяллаа компани, хувцсны брэнд, эсвэл одоо магадгүй юм барилгын материал зардаг компани болгон бизнес болгон өөрсдийн гэсэн тусгай онцлогтой яаж компаниа зардаг вэ? Одоо ингээд борлуулалтаа яаж хийдэг гэсэн бизнес болгон өөрсдийн гэсэн нэг онцлог байгаад байгаа шүү дээ. Маш их олон онцлогуд байгаа гэсэн. Тэгэхээр тэр онцлогуудад тохируулсан өөрөө AI одоо тийм ажлыг хөнгөвчлөх загвар үүсгэдэг гэсэн үг байхгүй. Тэгээд энэ дээр бэлэн загварууд темплейтүүд үүсгэлээд одоо энийг дахин ашиглах боломжтой ажлын урсгалууд үүсгэдэг гэсэн. Одоо чинь миний кейс дээр яадаг вэ гэхээр би яадаг гэхээр та зүгээр харуулах юм бол Calendly гэдэг одоо чинь миний хүмүүс магадгүй надтай уулзалт тоглох шаардлага гарлаа гэж бодоход миний вебсайтаар ороод хүмүүс ингээд уулзалт тоглоно. Одоо чинь уулзалт тоглох гэдэг энэ линкээр ороод одоо хин нэг надтай уулзалт тоглолоо гэж бодоход тэр маань энэ Calendly гэдэг энэ вебсайт руу очдог гэсэн үг.
За энэ одоо чинь энэ веб одоо энэ дээрх хүн одоо орж уулзалт тоглолоо гэж бодоход энэ уулзалт тоглонгууд энэ миний вебсайт руу надад мэдээлэл ирнэ. За мэдээлэл ирэнгүүт яадаг вэ гэхээр миний cloud дээр байгаа одоо энэ skill маань одоо би та зүүн дээр бичиж үзүүлчихтөө. Загвар нэг чагддаг гэсэн. Эхлээд хүн вебсайтнаас надтай одоо юу яла уулзалт тоглолоо. Тэгэнгүүт араас нь энэ Calendly гэдэг манай энэ вебсайтн дээр мэдээлэл очлоо. Энэ Calendly гэдэг мэдээлэл нь Google Sheet дээр одоо орлоо. За энэ процессыг өөрөө хэн хариуцдаг вэ гэхээр манай Cloud маань одоо Cloud-ийн миний яриад байгаа agent маань хариуцаа авчдаг гэсэн. Ингэнгүүт ерөөсөө надтай уулзалт тоглож байгаа хүн болгоны мэдээлэл. За энэ хүнд би яг үнэхээр бодитод тусалж чадах юм уу чадахгүй мүү гэдгийг манай Cloud маань шүүгээд дараа мэйл ирээд тэр мэйл нь өөрөө манай багийнхан руу холбогдоод за манай багийнхан цаашаага тэр хүмүүс рүү та уулзалт тавьсан байна уулзалтаа баталгаажуулах хөх мэтлэг процесс явагддаг гэсэн. Тэгэхээр магадгүй энэ эйжентийг би ухсараагүй байсан бол яах вэ гэхээр хүн болгоныг би нэг нэгээр нь текстийг хараа шүүгээд багийнхан руу ийшээ ингэрээ тэгэрээ гэдэг байдлаар өдөр зүг хэдэн цаг зарцуулах байсан гэд бодоод үзэх юм бол амар байгааз. Тэгэхээр энэ эйжентийн тусламжтай жишээ нь энэ надад өдөрт маш их энерги, маш их цагийг хэмжиж өгч гэсэн. Тэгэхээр энэ бол өөрөө жишээ нь одоо энэ systemizer буюу энэний бодит жишээ болчих жоохоо. Өөрийнхөө хамгийн шилдэг сэтгэлийн ур чадварыг AI систем болгон хувиргаж чадна гэсэн. Тэгээ гол нь ингэснээрээ та өргөлж тогтвортой брендийнхээ өнгө төрхөнд яг нийцсэн чанартай үр дүн гаргах боломжтой болдог гэсэн. Бодитоор яг ингэ цаг хэмжих хэлдэг гэсэн. Одоо энэ бол нэг юм бодит нэг юм одоо юм ажил хөнгөрчлөгдөд байгаа сте. За өөр жишээ нь бид чинь клиентуудаа мөн хийж өгсөн аюул том жишээ юу байсан бэ гэхлээрэ амар том юу байсан бэ гэхлээрэ Facebook, Instagram мөн одоо жишээ нь юунууд өгсөг. Facebook, Instagram одоо өөр үед вебсайт гэх мэтчлэн энэ зүйлүүд дээр жишээ нь зах зээлийн судалгаа гэдэг юм явуулдаг. Яаж явуулдаг вэ гэхээр одоо энэ Google Chrome дээр миний энэ Cloud гэдэг нь харагдаж байгааз энэ Cloud бол нэгсэндээ миний одоо Chrome дээр буюу Google дээр суугдсан байгаа гэсэн. Би Cloud-д эрхээ өглөө би ур чадварууд бүтээсэн байгаа. Тэр Cloud маань яваад миний Facebook руу нэвтрээд зах зээлийн судалгаа хийж эхэлдэг гэсэн. За би танд та бүхэнд яг доторхыг харуулахгүй. Гэтэ яг яаж харагддгийг харуулдаг гэж. За одоо энд юу болоод байгаа вэ гэхээр би сая ерөөхдөө промптуудаа загваруудаа өгсөн. Тэгээд энэ дээр одоо чинь stop Cloud гэнэ сони мараад ирсэн байгааз. Тэнгүүт энэ Cloud is active. Cloud is debugging this browser. Одоо би юу ч хөдлөхгүй байгаа зөө. Би юу ч хүрэхгүй байгаа шүү зөө. Одоо манайхаа нэг хараарай. Нэгсэндээ би ийм артын надад судлаад энэ ийм артын давуу тал сул талын надад олоод өгөгдсөн бохгүй. Юу ч хүрэхгүй байгаа шүү зөө. Одоо харах юм бол доор нь Cloud is active in this tab group гэсэн байгааз. Cloud өөрөө хөдөлгөөд байгаа гэсэн үг бохгүй. Өөрөө ороо явцсан. Тэгээд миний өмнөөс надад судалгаа хийж өгч юм гэсэн үг. Ийм арттай холбогдлолтой Facebook, вебсайт, янз бүрийн одоо бүх давуу тал сул талуудыг ингээд судлаад байна гэсэн үг. Хэрэглэгчнэр ямар гомдол гардаг, ямар давуу тал гардыг те босож юунуудаас өршлөгч нь юу юм. Магадгүй би ийм арттай адилхан дэлгүүр нэгчлээ гэж бодоход би ийм артын талаар одоо сошиал дээр байгаа бүх мэдээллүүдийг Cloud-оор дамжуулаад би өөрийнхөө энийг өгчөөд надад гаргаад өгч байгаа байхгүй. Одоо ингээд тэр хооронд би бичлэг хийж штэ. За магадгүй би ингэж өгчөөд явж кофе мофи хийгээд ч юм уу эсвэл нэг юм хоол моол эргүүлчихэд ч юм уу те хийгээд ирэхэд болох гэдэг байхгүй. Тэгэхээр энэ өөрөө бас нэг хувилбар бас байж болоод байгаа. За хамгийн амар нь энээс дахиад илүү галзуу болно. Тэгэхээр тэрийг би дахиад одоо харуулад тах юм. За саяны энэ зүйлүүд бол ерөөсө 3 дугаар төвшин байлаа. За 4 дугаар төвшин болон 5 дугаар төвшин энэ хоёроос бүр амар болно. Тэгээ тийш орохоос өмнө биний зарын чанартай эдийн хүргэдэг. Нэгдүгээр ч юу вэ гэхээр хэрвээ одоо та ямар нэгэн байдлаар бизнестэй компанитай эдгээр зүйлүүдийг шууд компаниудад хэрэгжүүлээ манайхтай хамтарч ажиллах гэх юм бол энэ доор байгаа төрний линкээр ороод түрүүний энэ ярьсан Odcode.gov гэдэг энэ линкээр ороод тань бичлэгийг үзээд тэнтэй уулз тоглоход боломжтой байгаа. Тэдүүлээ цааш та одоо энэ санал болгож байгаа манай зүйлүүд хэрэг танд тохирох юм бол хамтарч ажиллах тийм боломж байгаа даа. Нэгдүгээрт, хоёрдугаарт миний зарлах айгүй чухал юу вэ гэхэл маш олон хүн намайг сургалт байна уу, сургалт гаргаач гэж айгүй хэлсэн. Тэгээ би үүнтэй холбогдлоо AI-тай холбогдлоо AI-г яг энэ төвшөнд хэрхэн ашиглах вэ гэдэг зүгээр энгийн онлайн төвчний сургалт биш. Яг шууд ямар use case-үүдээ ашиглаад явчих боломжтой юм гэсэн цаанаас нь манай баг бэлтгэсэн тийм загвар бэлтгэцтэйгээ хамт тийм одоо сургалт гаргаж байгаа. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг та дооруугаа линкээр бас аваад авчих боломжтой байгаа. За хэдүүлээ бичлэг орцгоё. Зя тэгэхээр саяны ер нь бол төвшин болвол яг хуу мэдээж хэрэг энэ төвшөнд байна. Одоо энэс улам амар солиотой болно. Дөрөвдүгээр төвшин юу вэ гэхээр delegator гэдэг төвшин байгаа. За энэ төвшин өөрөө яаж юм гэхээр даалгагч гэх юм уу те AI-ын зөвхөн одоо чат нэг юм хоонлын нэг юм ойр зургийн юм биш ерөөхдөө бүр бидний өдөр тутмын ашигладаг энэ багжуудтай холбогдож эхлээд яг бүр ингээд бидний ард асаалттай танк шиг байх төвшөнд гэсэн.
За энэ яаж эхлэв гэхээр олон ийм алхамтай цогц ажлуудыг гүйцэтгэн дээрээс нь автоматар тайлан гаргах өгөгдөл одоо синхрончлох ч юм уу те тоо баримт дээр суурьс нь ноорог бэлдэх мэтчлээ. За энэ дээр одоо чинь би хамгийн энгийн жишээ үзүүлэх юм бол манай нэг хамтарч ажиллаж байгаа байгууллага дээр би тэгэд өгж өгсөн одоо борлуулалтын дашборд гэдэг юм бидэд үүсгэсэн байхгүй. Энэ борлуулалтын дашборд гэдэг юм юу вэ гэхээр тухайн компани одоо чинь амар олон дэлгүүрүүдээр ингээ бараан зарагдаж байгаа. Тэгээ яг борлуулалтууд нь ямар үеэр их байгаад байгаа, ямар үеэр бага байгаад байгаа, энэ логт хэр их борлуулалт хийсэн, яасан, айдалгүүр дээр их байгаа гэдэг бүх тэр датануудаа цуглуулах боломжтой AI бидэд бүтээсэн байхгүй. За ямар юмгүй гэхлээрээ би таад харуулхад за одоо энэ жишээ нь манай нэг харилцагчтай хийж өгсөн өөрийнхөө дашборд гэсэн. Юу гэсэн үг гэхээр тухайн компани маань борлуулагч нар өөрөө за энэ 7 хоногт манайх E-Mart дээрээс тэдний хэмжээний борлуулалт хийсэн байна. За CU дээрээс тэр хэмжээний борлуулалт хийсэн байна. GS25 дээрээс тэр хэмжээний борлуулалт хийсэн байна гэдэг байдлаар тайлангуудаа оруулчихна. Оруулсан тайланг нь захирал нь эсвэл тэр менежер нь нэг цэгээс ингээ бүгдийг харчин. Одоо магадгүй те. За 7 хоногт манайх 7 сард ийм борлуулалт хийсэн байна. Батболтын юунууд ийм байгаа юм байна. Нийтдээ 100 хэдэн ширхэг зарагдсан байна. Манай орлого тийм байгаа юм байна те. Одоо ч өөрийн нийт манай энэ бүтээгдэхүүнд илүү сайн гарсан юм байна. Энэ дэлгүүр E-Mart-ээр илүү их гарсан юм байна. Хэмжлэн бүх үзүүлэлтүүдээ ингээд хянаад явждаг. Энийг Excel-ээр би татаж авангуудаа дахиад Cloud руу ашигладаг хэмжлэн энэ төвшин дүрт ашигладаг юм байна. Одоо манайх дотоод системдээ харилцагч нар яаж ашигладаг вэ гэхээр одоо ч бидэд одоо ийм контентууд та бүхэндээ хийж өгсөн байна. Ийм үзүүлэлт гаргаж өгсөн мэрэх мэтлээ. Бүх юм өөрөө ингэж ашиглах боломжтой болсон. Одоо энийг чинь бидэдтэй хамтарч ажиллаж байгаа байгууллагууд одоо манай пакэж жишээ нь багтсан байх жишээ нь. За энийг бол одоо би чинь дөрөвдөх левел гэж нэрлээд байгаа. Ингэснээр юу нэхлээр та яг хаана юу болоод байгаа нь те хэрэглэгчнэр чинь юу хүсээд байгаа хэдэн борлуулалт хийгдээд байгаа хаана би энерги алдаад байгаа гэх мэтлэн бүх юмнуудаа энэ удирдлагын самбарнаас харах өөрөө боломжтой болчихж байгаа юм. А тэгэхгүй юм байхгүй компаниуд юу нэхлээр ерөнхийдөө л нүдэ болгоолцсон нөгөө нэг quiet place үлээ нөгөө нэг ямар юу лээ ингээд нүдэ болгоолцсон яваад кино тэр шиг яваад байгаа байхгүй. Ерөөсөө л мэдрээл яваад байгаа гэхдээ ямар ч тэр болтоо аваад харчих боломж байгааг өөрсдөө бидэд ашиглахгүй яваад байгаа гэсэн. Тэгэхээр энийг би өөрөө дөрөвт төвшин гэж хэлээд байгаа. За 5 дугаар төвшин юу вэ гэхээр энэ бүр архитект буюу архитектор төвшин гэсэн. За энэ бол ерөнхийдөө баг одоо үнэхээр мэрэгжлийн төвшний хүмүүс жоо ашигладаг. Одоо чинь BME ч юм уу те эсвэл бүр надаас мундаг төвшний хүмүүс өдөр тутамд ашигладаг. Одоо хувилбар гэсэн. Олон төрлийн AI системүүд хоорондоо уялдаатай ажиллах бөгөөд систем бүр өөрийн гэсэн үүрэгтэй. Тэгээ нэгin контент хариуцсан нөгөөх нь тайлан гэдэг хоорондоо эдгээр маань холбогддог байдлаар явдаг гэсэн. За бизнес эрхлэгчдийн хувьд яадаг вэ гэхээр одоо чинь яг гардан хийхэ болж AI чи ерөнхийдөө бүрэн системийг бүгднийг удирдаа цогц яг ажилтан болгодог гэсэн үг байхгүй. За энэ дээр одоо чи миний кейс ямар кейс ашигладаг вэ гэхээр ингэдэг гэсэн үг. Би тэгэд яадаг вэ гэхээр харилцагчдынхаа Facebook, Instagram, Meta гэмчлэн бүх одоо тэр нөгөө нэг контент хийж байгаа одоо платформуудын датаг энийг AI-аар татаж аваад тэр татаж авсан AI-уудаа өөр AI ашиглаж яг юм дата бэлдэж гаргаад тэг яг энэ датан дээр үндэслээд юу сайн байна, юу ажиллахгүй байна гэдгийг дахиад датаг гаргаж өгдөг чинь AI үүсгэсэн бохоо. Гэвчлээ 2-3 AI хоорондоо холбогдоод явахыг хэлж байгаа гэсэн маш олон юм. Тэгээд дээрэс нь эн чин таны зөвшөөрлгүйгээр ажиллан буюу agent буюу автономous хэлбэрээр ажилладаг гэсэн. Ингээд ирэхээр өөрөө яадаг вэ гэхээр нэгсэндөө яг та өөрөө 100% үүргээ өгөхгүй ч гэсэн зүгээр ягаа ажиллаа эхэлчихдэг гэсэн. Одоо танаас хамааралгүй ажиллаа эхэлчихдэг гэсэн. За энэ бол одоо чинь ийм хувилбар байна гэсэн. Тэгэхээр ийм 5 төвшөнд өөрөө бидэд AI-ыг ашиглаж болж гинөө. Тэгээд та яг хэдгээр төвшөнд яг одоо өөрийгөө явж гинэ гэж бодож гин. Энийг бас комент зэгт үлдээгээрэй. Тэгээ мэдээж хэрэг хүн болгон 1 2 дугаар төвшөнд юу нь бол ашигладаг. Битс өөрөө уусаад адилхан хэмжээ ашигладаг. Гэхдээ яг үнэхээр одоо бизнесээ өсөлт хөгжилт яг үнэхээр борлуулалтаа сайжруулах, хандлтаа сайжруулах, тэ цаг хугацаагаа хэмнээ бүтээмжээ өсгөх гэх юм бол яалтчгүй төвшин 3 болон төвшин 4 бол зайлшгүй хэрэгтэй. За төвшин 5-ыг бол би заавал хүн болгон шаардлагатай гэж хэлэхгүй. Энэ бол мэдээж хэрэг илүү мэрэгжлийн хүмүүс жоохон тохиромжтой учраас заавал би гэж хэлэхгүй. Төвшин 3, төвшин 4 бол шаардлагатай, та өөрөө сурах шаардлагатай. Чадахгүй бол одоо чинь чаддаг хүнийг нь энэ дээр ажилуулах ч юм уу хайр хийх шаардлагатай. Угаасаа тийм цаг үе биднээс одоо шаардаад байна. Тэгэхээр энэ мэдчлэн та энэ тал дээр бидэртэй хамтарч ажиллах үзүүл мэдээж хэрэг комент зэгтээ комент зэгний доороо линкээр ороод холбогдох боломжтой. Мөн миний ярьж байгаа түрүүний AI-ын сургалт шууд энийг би компани дээр өөрөө хэрэгжүүлчихье. Бидний бэлдсэн системийг ашиглаад одоо чинь түрүүний миний эдрийг хэрхэн үүсгдэг вэ гэдэг ч юм уу те. Эсвэл миний түрүүний бэлдсэн одоо чинь яаж Cloud дээр тэр Chrome-ыг үүсгээд судалгаа матлагыг өөр ашигладаг вэ гэдэг энэ бүх сургалтыг юмнуудыг та шууд бэлэм авчиг гэх юм бол 8 саянаас өмнө бидэд одоо те pre-launch гээд 497 мянган төгрөгөөр энийг худалдаж байгаа. Тэгээ та доороо линкээр ороод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юу сурах юу их байх гэдэг мэдээлэлээ даваа та. Тэгээд тийм байна. Тэгээ ойр бичлэг хийгээгүй бас айгүй гоё байна. Өөрөө би Монголдо ирсэн байгаа. Тэгээд Монголдо ирсэн болохоор бас
айгүй их хөдөө гадаа явах хувийн ажилтай байлаа. Тэгээ одооноос бичлэгнүүдээ бас тогтмол оруулахыг хичээж байна. Тэгээд энэ хүртэл бүгд хамт үзсэн бүх хүмүүстээ марцсан баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцаая. Бүгд амжилт хүсье.